Хин нэгэн жуудогийн тамирчин очоод дор зодыг зөхиод унгаачлаа гэж бодоход энийг инх урд хүн юулж зөхиж унгаалаа гэдэг яриаг гаргах тэр яриаг нь хүлээж авах тэр сэтгэл зүйг нь бэлдсэн байгаа учраас энэ дээр ардын намын зүгээс бол анхаарал тавьсан. Монгол улсынхаа нэр нүрийг дэлхийд гаргаж Монголынхаа алтан суйн талбайг дэлхийд мандуулсны төлөө Монголын жудоочд өнөөдөр гэмт эрэхтэн шоронгийн нэг эркетчэн мэтэр дуудуулж гоод санаа зовж Монгол ардын намын генсек Амар Баясгалан гэдэг хүн ямар нэгэн жудоочин очоод зодчоос хамгаалсан гэж хэлсэн байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэж Монголын жудоо тэр дундаа Монголын спортыг доромжилж гэнэ гэж би ойлгож байна. Ямарваа нэгэн жудоочин зодчоос хамгаалж гэж байгаа. Жудоочд хаашаа хүн амьтан зоддог хүмүүс юм уу? Энэ Монголынхаа нэр нүрийг ганц гаргаж байгаа тамирчдаа ингэж хэлхээсээ санаа зовдгоо мөлөө гэж би тэр хүнээс одоо хандаж тэр хүнд хэлмээр байна. Ингээд Монголын нийт тамирчдаас, үе үеийн тамирчдаас албан ёсоор уйшралт гуй гэж тэр хүнд би шаардж энэ лайвыг хийж байна.